Аймгийн хүүхэд залуучуудын театр чамгүй олон жүжигийг тайзнаа чадварлаг амлуулж буйгийн нэг нь хар санаа хайр сэтгэл драмын жүжиг билээ. Залуусын хайр сэтгэл нийгмийн алдаа дутагдлыг харуулсан энэхүү жүжигийг хүүхэд залуучуудын театрын хамт олон Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан үзэгчдэд 4 өдрийн турш үнэгүй тоглохоор болжээ. За тэгээд энэ телевиз үзэж байгаа бүх үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Эрдэнэт хотын өдөр маань 12 сарын 11-нд болох гэж байгаа. Тэрийг тохиолдол Эрдэнэт хотын хүүхэд залуучуудын театраас Эрдэнэт хотынхаа иргэдэд зориулаад үн төлбөргүйгээр хар санаа хайр сэтгэл хэмээх сонгогдож жүжиг 12 сарын 8, 9, 10, 11-ний өдрүүдэд тоглохоор болсон байгаа. Энэ цагийн хувьд бол 12 сарын 8-нд 19 цагаас 12 сарын 9, 10, 11-нд 17 цагаас тоглоход оролцсон байна. Тус жүжиг нь Төвийн бүсийн театруудын шилдэг бүтээл 2018 8 дугаар улсын уралдаанд шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эрэгтэй дүрийн дэд байрыг авч байсан юм а. Тиймээс энэхүү шилдэг бүтээлээр тус хамт олон эрдэмтчүүдэд бэлэг барьж байна.